За дэлгүүрт байгаа 159 мянган төгрөгийн үнэтэй бараа 28% хямдарчээ. Хэдэн төгрөг болсон бэ? За энэ хоёр хандаа гаргав бодё. За эхлээд 159 мянган төгрөгнийхөө 28%-ийг олч. 28%-ийг олно гэдэг бол 100-ны 28-аар үржүүлнэ гэсэн үг. За ингэж хурагдаад 1500-ыг 28-аар үржүүлнэ. За энэ үржүүлэлтийг гүйцэтгэх юм бол 44520 гэж гарч ирнэ. Өөрөөр хэлэх юм бол нийт ийм үннээсээ ийм төгрөг нь хямдарсан гэсэн үг. Тэгэхээр бид нэр хэдэн төгрөг өгсөн бэ? Үлдсэн үнэ олохын тулд 159 мянгаас 44524-ийг хасна. За ингэхээр 111484 төгрөг гарч ирнэ. За 159 мянган төгрөгийн бараа 28% хямдарахаар ийм төгрөг болох байна. За арга 2. За 28% хямдарчихаар уг нь бол бүтээгдэхүүн маань 100% байсан. Тэрнээсээ 28% хямдарчихаар 62% гэж үлдэнэ. Биш ээ 72%. Тэгэхээр шууд бид нэр хямдарсан үнийг нь олохгүйгээр хасагдаад байгаа энэ үнийг нь олохгүйгээр шууд үлдэж байгаа 72% олчиж болно. Тэгэхээр 159 мянган төгрөгөө 28% хямдарахаар 72% нь үлдэнэ гэж тооцоод шууд ингэж олчиж болно. За мэдээж хэрэг энэ хоёр нь бас хурагдана. Тэгээд 1500-ыг 72-оор үржүүлэхээр өмнөхий адил 114484 гарч ирнэ.